Нөгөө ихэр дөлөө ярихгүй мөн хөө? За тийм. Ихэр дөл soulmate хоёрыг харьцуулж ярьж өгөө би чинь. Би нэг лагер дээр байж байхдаа хойлоо ингээд нэг эсрэг зэнгүүд таталцаад ижил зэнгүүд түлхэлцээд энтергээд ярьдсэн шүү дээ. Тэрний учир чи ер нь бол одоо бас ингээд гүнзгийрээ тайлагдаад яваад байгаа юм. Тэгэж хоёлаа за эсрэг зэнгүүд ингээд яалч энергийн дагуу ингээд таталцдаг юм байна. Тэгснээ ижил цэнгүүд түлхэлцээд байна. Нэ яагаад ингээд хоёр эрэгтэй найзууд адилхан үзэл санаатай найзууд нийлчээд байна. Эсвэл ингээд яг эрэгтэй эмэгтэй хоёр хоёулаа яагаад ингээд яг адилхан тийм үзэл бодолтой байж яагаад нийлээд байна. Тэр чинь одоо ижил цэнгүүд биш үү гэл нэг хоёулаа нэг юм яриад лсэн шүү дээ. Тэрнээр би яг тэгээ гайхаад үлдсэн байхгүй. Тэгээ ижил тэгээ тийм хүмүүс чинь яагаад тэгээд татагдаад уулын эсрэг нь таталцах хэрэгтэй үстэй гэ бодоод хоёлаа нэг орхисон доо. Орхисон санаж гин үү? Ижил нь ижилдээ татагдаад байгаагийнх нь учрыг олохгүйсэн цаанаа бас нэг эрэгтэй эмэгтэй энерги гэдэг чинь эсрэг сэнгүүд л юм байна л да. Тийм болохоор илүү хүчтэй татагддаг. Тэгээд ижил татагддаг чи юу болчихв? Тэгээ ижил татагдаад байгаа чинь эцтэй нөгөө нэг яг хосуудын хувьд болохоор нөгөө нэг твин флейм нөгөө хэр сүмсүүд болчихж байгаа байхгүй. Эсрэгтэй татагдаад байгаа чинь soulmate болчиход байгаа байхгүй. Ер нь бол ингээд бүх юм эсрэгдээ татагдан заяа. Нэмэх хасгаараа татагдана. Гэхдээ тэр нь ингээ хоёр хуваагдчихад байгаа. Яг жинхэнэ ёсороо эсрэгдээ зан чанар одоо юу гэдэг үзэл бод бүх юм эсрэг давхар хүүсэн чи эсрэг байгаад энэ хоёр татагдж जैन тийм үү? Энэ нь болохоор нэг заримдаа бүр кармик одоо нэг үйл үрийн харилцаач байж болно. Soulmate арай зөөлөн арай давуу талтайгаар орж ирнэ. Үйл үрийн харилцаа soulmate-ийн харилцаа ингээд шатлаад штэ. Дээдл нь хамгийн хүчтэй нь болохоор ихэр сүнсний харилцаа болчиход байгаа байхгүй юу? Үйл үрийн харилцаа бол ойлгомжтой штэ. Энд тийм дутуу гүцсэн энэ харилцаа дутуу, үйл дутуу бол энийг одоо бүр ямар нэг байдлаар хатуугаар ч юм уу сургах гээд байгаа. Тэр харилцаа биендээ амар татагдаж ингээд хүмүүс хоорондоо нийлж суудаг. Soulmate нь болохоор яг эсрэгээрээ зан чанар, үзэл бодол, бие хаа юу гэдгийг бүх юмараа эсрэг тэгсэн хэрнээ биенийхээ нэг тэр өөрт байхгүй чанартай татагдаж надад энэ байхгүй штэ. Тэгвэл энэ хүнээс би энэ чанараа нөхөж авъя. Тэгээ энэ дутагдлаа энэ хүнээр би нөхөе. Энэ сайн чанарыг нь би өөртөө татаж өөртөө би бодлогыг гэдэг ч юм уу. Тэр ийм үзэл баримтлалаар тиймэрхүү энергийн таталцлаар хоорондоо нийлдэг хүмүүс. Нөгөө ихэр дөл нь болохоор байнга ингээ санаа нийлээд нэрээ тийштэй би гэсэн нэгдэг штэ гэж ингээд нэг яг адилхан юм хийгээд адилхан юм дээр кайф аваад байгаа хүмүүс. Бүх юм нь адилхан. Яг бүх юм ч биш л ах л та. Тэнгүүтээ эрэгтэй эмэгтэй гэдэг эсрэг цэнгүүд ингэж таталддаг юм. Энэ ихэр дүүлийн харилцаа гэдэг чинь бол бүр амар чухал юм билээ. Ер нь л бидний энэ амьдралдаа ирсэн бараг хамгийн том зорилго гэх үү. Өөрийнхөө нөгөө өөрийн нөгөө тал гэсэн үг үү? Тийм, бидний нөгөө тал яг адилхан ижил одоо нэг яг хүмүүсийг бурхан яг цаанаас нь одоо яг л тэгжил явуулдаг юм байна л да. Бурхан ч юм уу эсвэл яг бидний хүсэл ч юм уу те. Одоо дээд биес хүсэж байгаа ямар нэг байдлаар би жишээ ингээд тусдаа ингээд зоригтой шүү дээ те. Яг ингээ энэ амьдралд энэ одоо хүний энэ бид ямар нэг байдлаар гүйцэлдүүлэх гэж ирсэн нэг зорилго байгаад байгаа шүү дээ тий. Тэрийг за ганцаараа ингээд энэ бүгдийг хийж даван туулах гээд явах вэ гэд хантай явуулдаг юм байна л да. Тэгээ ингээд өөрийнхөө хэсгээс хоёр хэсгийг ингээд
явуулдаг. Гэхдээ явуулахдаа ерөөсөө л анханасаа тэр хоёр бол цугл байсан. Гэхдээ энэ амьдрал дээр ирэхдээ та хоёр тус тустай амьдрах гад үз. Тус тустай амьдрах ямар байдгийг тус тустай одоо янз бүрийн туршлага туулаад амьдрахад хүнд хэцүү байх нь ямар байна. Тэрийг бас өөр дээр нь мэдрүүлэх гэд тусад нь анханасаа явуулдаг. Би энийгээ танихгүйгээр явуулдаг. За тэгэж нэг хэсэг амьдраад үнэхээр яг тэндээсээ чи өөрийгөө олоод хайр гэдэг зүйлийг мэдрэхийг хүссэн үедээ тэрийг хүлээж авах чадвартай болсон үедээ тэрийг нээлттэйгээр хүлээж авах тийм сэдэлтэй болсон үедээ нөгөөдхөө бас давхар гэд өөр дээрээ дуудаж эхэлдэг юм байна л да. Гэхдээ тэр нь яг би ингэж ярьж байгаа ч цаанаа бас өөр олон шалтгаан байдаг л. Гэхдээ ямар ч гэсэн анханасаа ингээд тусад нь ямар ч гэсэн явуулдаг, тустай байгаад ямар байхыг нь өөрсдөр нь бас туулуулдаг. Тэгчээд нийлчээд ямар байхыг нь бас өөр дээр мэдрүүлдэг юм байна. Тэгээ хамгийн гол нь энэ чинь нөгөө нэг сүнсний хоёр тал гэдэг утгаараа адилхан зорилготой, адилхан тэмүүлэлтэй бүх зүйл нь адилхан гэдэг утгаараа нийлчээрээ тал талаасаа шууд татагдаад хаачсан. Ер нь хоол байсан ч би эндээ нөлөөлөд байж идэг юм байна. Хамгийн гол нь. Би энийг таньдаггүй байсан ч энэ чинь нөгөө нэг угаасаа л цаанаа нэг одоо юутай учраас нэг голчтой учраас нэг хүн сайн явж исэн ч нөгөө хүндээ шууд нөлөөлдөг. Энэ хүн юу сурж байгаа нөгөө хүндээ шууд тэр сурлагын туршилт нь шууд нөлөөлж идэг. Тэгэхээр хоёр талдаа тусдаа би энийг танихгүй байсан ч тэр хоёр хүн хоёр талд адилхан суралцаа явж байгаа гэсэн үг. Хоёр өөр юм хийж исэн ч адилхан суралцаа явж идэг. Гэхдээ нөгөө нэг гол зорилгоо бариад явж идэг цаанаа. Одоо жишээ нь адилхан мэрэгжилтэй байдаг ч юм уу. Адилхан юмыг бас давхар сонирхоо явж идэг гэсэн. Ижил зүйл татагдаад явж идэг. Гэхдээ яг нэг ижил зүйлийг яг нэг ижилхэн байдлаар суралцдаггүй, хоёр өөр талыг нь барьж суралцдаг. Тэгээд ингээд цаанаасаа гэхдээ яг нэг цаад гүн утгыг нь бодохоор зүгээр нэг юу л яадаг юм бэ? Ихэр дөлөөрөнд дамжуулж энэ хүнийг бурхан хайрлж идэг. Бурхан ихэр дөлөөрөнд дамжуулж өөрийнхөө хайрыг илэрхийлж идэг гэсэн үг. Бид нарыг хайрлах гадаа бурханы нэг арга нь ихэр дөлтөй байлгаж байгаа. Энэ хүн юу хүсэж байна те? Энэ хүн яаж хайрлуулахыг хүсэж байна? Энэ хүн яаж амьдрахыг хүсэж байна? Тэгвэл ихэр дөлөөр нь тэр үйлдэлүүдээ бурхан дамжуулж энэ хүнд хүсэж байгаа юмыг нь өгдөг. Гэхэр ойлгогдчихно уу? Ойлгогдчихно. Бид нар ихэр дөлтөөгөө тааруул зөвхөн бурханы хайраар хайрлагдаад байгаа л гэсэн л утгатай байхгүй. Бурхан одоо биднийг хайрлах нэг арга нь ихэр дөл. Бид нарыг дэмжих гээд байгаа, бид нарыг зөв зам руу чиглүүлэх гээд байгаа, бид нарыг суралцуулах гээд байгаа. Нэг арга нь ихэр дөлөөр дамжуулж, сургаж, ихэр дөлөөр дамжуулж бид нарыг дэмжиж, чиглүүлж өгдөг гэсэн үг. Ихэр сүнс нь юу болж байна гэхээр адилхан энэ ихэр сүнс гэдэг өөрөөр яриад байгаа боловч адилхан байхгүй. Энэ нэршлүүд л гаргаж ирчээд байна л та. Тэгэхээр энэ хоёр нь хоёулаа нөгөө эсрэг цэник эрэг цэник хоёр гэсэн үг. Тийм эсрэг одоо эрэгтэй эмэгтэй энерги байна гэсэн үг. Тэгвэл тэр нөгөө ижлээ татдаг маань юу болж байна? Харин ижлээ татдаг чинь одоо ингээд ижлүүд байна шүү дээ. Одоо бүх юм нь ижил болчиход байна шүү дээ. Гэхдээ энэ ардаа эрэгтэй эмэгтэй энерги гэдгээр эсрэг цэнэгүүд болчихж байгаа гэсэн үг. Одоо чи дээр жишээ нь ихэнхдээ ижил байгаад идэв шүү дээ. Тэр чинь давхар чи дээр ижилтэй бас татагдсан байна шүү дээ. Тэгэхдээ энэ ардаа бас нэг хоёлаа түрүүн ярьж ирсэн эрэгтэй эмэгтэй энерги гэдэг нь чивтэрт аль нэгэн давамгай байгаа учраас тэрэндээ татагдаж байгаа. Тэгээ энэ дээр чинь одоо нэг за ижилтэй татагдж байгаа ч заавал нэг хүүсээрээ энэ юусоо хязгаарлагдахгүй байхгүй юу?
одоо нэг лесби нар ч юм уу гомо нар ч байна штэ тий. Тэр чинь ардаа бас нэг яг эрэгтэй эмэгтэй энерги гэдгээрээ нэг нь айгүй эрэгтэйлэг, нэг нь айгүй эмэгтэйлэг байдлаараа татагдсан байдаг штэ. Тэр чинь бас хэн нь илүү эрэгтэйлэг байна, хэн нь илүү эмэгтэйлэг байна. Ижил хүстэй байсан ч яг тэр энерги нь ингээд шууд бас хоорондоо таталцдаг гэсэн үг. Soulmate-ийн хувьд болохоор одоо эсрэгтэй бүх зүйл нь эсрэгтэй таталцаад штэ тий. Тэр нь болохоор ер нь л ихэнх хүмүүс нэг юу яадаг юм бэ? Өөртөөсөө биш хүмүүстэй харьцахдаа дандаа нэг ихэр дөлийнхаа мөн чанарт татагддаг ер нь бол дандаа л хаач явсан хүн ингээл таалагдаад нэг хүн таалагдаад эхлэнгүүт ихэр дөлийнх нь аль нэг зан чанар нь байгаа учраас тэр хүнд татагдчихдаг. Андуураад татагддаг. Ер нь бол байнга ихэр дөлдөө татагдаж явдаг гэсэн үг. Цаанаасаа. Гэтэл ихэр дөл маань хэн гэдгийг мэдэхгүй учраас ихэр дөлийнх нь аль нэг зан чанарыг агуулад байгаа тэр хүнд л шууд татагдчихдаг гэсэн. Мэдэхгүй. Тэгэхээр аль нэг зан чанар нь байгаа боловч нөгөөх нь ихэр дүүл нь бас биш байх боломжтой. Тийм, биш учраас татагдсан. Ихэнхдээ таньдаггүй учраас дандаа soulmate-үүд тэгж татагддаг гинэ. Одоо хин нэгэнд крашлал эхлэнгүүт энэ өстой тэр нь ч гоё, энэ ч гоё, энэ зан таалагддаг гэл ингээл татагдаад байгаа шүү дээ. Нэг аль нэг чанар нь таалагддаг. Гэхдээ тэр нь ихэр дүүлийнхаа л ихэр дүүл маань л ийм учраас гээд ингээд татагдаад байдаг. Тэгээ бидний суусан хүмүүс ихэвчлэн дандаа тийм байдлаас андуурагдаад татагдсан хүмүүс байдаг. Тэгэхээр одоо яаж таньж мэдэх вэ? Тэгэд хүний л нэг байдлаас шалтгаалдаг юм байл л дээ. Шууд хараа зарим нь шууд ингээд татагддаг. Эхэндээ бол мэдэхгүй шүү дээ. Нэг юм нэг хүн байна гэж бодож исэн ч сүүлдээ ингээд харьцах тусмаа бүр нэг аль хэдийний бие нэгээ таньдаг. Аль хэдийний зүгээр л таньдаг хүмүүс ч ингээд нэг ямар ч үе дээр шууд ойлголцоод шууд дотносоод ч юм уу те амар тухтай байдал үүсэл тийм байдлаараа татагддаг. Зарим хүмүүсээс ингээл жоохон холдмоор санагдал ерөөсөө ойлголцгүй үг хэлнэж юу хаашийн энэ хүн ямар сони ингээд нэг жоохон дөрвөөд идэг штэ. Тий. Тийм юм бол байхгүй шууд ингээд аль хэдийний л найзууд аль хэдийний л цуг байсан хүмүүс нэг юмыг баг хэлээгүй байхад хэлэх гээд нэг жоохон ядах жахт нь л нөгөө хүн шууд ойлгоод урдаас нь бүх үйлдэлийг наваад биендээ ингээд хамж авчдаг. Тэр байдлаар нас таньж болох. Тэр байдлаар нь цаагаараа энэ хоёр чинь угаасаа л нэг учраас биенийгаа яах гээд байна гэдгийг бүр зүгээр шил харцаараа ч юм уу шууд энергиэрээ мэдчихэдэг. Бас миний гал чанар их учраас нэг эрэгтэй энерги бас айгүй их давмгаалч хаад байдаг юм байна л да. Тэрийгээ би нөхөр дээрээ бүр ялангуяа айгүй их үзүүлдэг. Бит хоёрын бас нэг сул тал нь эрэгтэй энерги бас илүү давмгаа байдаг учраас бүх юмыг нөхрөөсөө төрүүлж шийдэг. Бүх юмыг өөртөө гартаа авч бүгдийг зохицуулж гэр бүлийг авч явж байгаа нь эрэгтэй энерги их учраас нөхрийнхаа хамаг эрэгтэй энергийг дараад чивтэр эрэгтэйлэг байгаад байгаа учраас чивтэр бас зовоод идэг. Яагаад гэвэл битээр уулын мөн чанараараа эмэгтэйлэг баймаар штэ тий. Тэгтэл амьдрал дээр яг тийм байлгаж чадахгүй байгаа учраас тэр нөхрүүд нэг битээрийн хүсэд байдаг шиг тэр бүх нэг эмэгтэйгээрээ байх тэр нөхцөл бололцоог гаргаж өгч чаддгүй учраас энэ хоёр чадахгүй юм чи ингээд битээр өөртөө давмгаа байдлаа ашиглаад эрэгтэйлэг энерги бүр ингээд өсгөждөг гэсэн. Өөрийн мэдлгүй. Тэнгүүд битээрийг ингээд хийгээд болгоод байгаа учраас битээр бүх зүйлийг өмнөөс нь зохицуулаад байгаа учраас битээр давхар тэр хүмүүсийг шүүмжлээд тараад байгаа учраас тэр хүмүүсийн эрэгтэй энерги дарагдаад эмэгтэй энерги болж хувирдаг. Битээр эрэгтэй энергиэрээ тэр хүмүүсийг дарангуулад идэг. Ингээд энергийн шууд ингээд түлхээд ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр эндээс битээр юуг суралцах хэрэгтэй вэ гэхээр нэгэн тал одоо тэр хүмүүстэй амьдарч байгаа юм чинь бид нар төрүүлээд ойлгоцсон бол энэ эрэгтэй эмэгтэй энерги гэдэг энэ гармоны юм өөртөө бас зохицуулж явах нь чухал юм байна. Тий.
Нөгөө талын Тэр хүний яриа. нөгөө талынхаа одоо нэг эрэгтэй эрчмийг нь илүү байлгах тал дээр тэр эрчмийг нь өрдөж өгөх, улам бадрааж өгөх тал дээр бид нар бас ажиллаж тэр хүмүүсийг дэмжиж өгөх хэрэгтэй юм. Улам дарангуулаад ах тусам тэд нар улам л доошоо суугаад би байсан байгаагүй баг. Одоо эхнэр л ингээ бүгдийн өмнөөс маа шийдчихдэг, бүгдийн өмнөөс маа зохицуулждаг учраас би баг ингээл зүгээр баг л гэрийнхээ ажлыг хийгээд сууж итэл баг болчих юм байна. Энэ бүх юмаа ингээд хийгээд амжуулж итэл болчих юм байна гэдэг тийм нэг энергийн айгуу тийм дорой байдалд орчиж байгаа. Тэгэхээр бид нар тэднэртэй юм ярихтаа хүртэл ингэж өөдөн бадраадаг, хүндэлдэг тэг хоёлоо дөрөв ярьж байна. Хүндлэх гэдэг тэр мэдрэмжийг суулгаснаар би энэ хүний үед үн цэнтэй юм байна. Тэгвэл би ингээд улам илүү хичээх хэрэгтэй юм байна гэдэг тэр сэдлийг нь төрүүлээд эхлэхээр л эрэгтэй хүний эрэгтэйлэг энерги улам бадраад эхэлдэг юм байна л да. Тэгээ нөгөө өөрийнхөө эмгтээлэг энергийг илүү гаргаж өгвөл нөгөө хүн маань өөрөө бадард юм билээ. Тийм яг үнэ. Нэг урдуур нь орж хийхгүйгээр нэгэсэндээ хойш жоохон суус хийгээл. Ойшоо сууж байгаа л. Тэг өөрсдийнх нь орон зайг нь гаргаж өгөх хэрэгтэй л. Яг үнэ. Яг үнэ атгач баг. Орон зайг нь бид нар дандаа орон зайг нь гаргаж өгөхгүй өмнөөр нь ингээд гүгээд тахаар яг тэр чинь дарагдаад байдаг. Юм байлээ. Тэгэхээр эмгтээлэг энерги гэж чиний хар юу вэ? Ямар байхыг хэлж? За нөгөө шууд утгаар нь утгах юм бол эмгтээлэг энерги юм. Эмгтэй хүн гэхээр чинь уян налархаа. Эр хүн бол нэг илүү хүчрэх бүгдийг одоо болох чинь гэдэг тал руугаа л уг нь байх хэрэгтэй юм билээ. Түүнээс бол би л чадна, би л хийхээс өөр аргагүй бол өмнөөр нь гүйж очивол тэгэл санаа бодлын өөрсдөө нь хэлүүлэхгүй. Гэт өөрөө ингээд сэдчихэд бүгд нь мэдчихээ ирнэ. Тухайн энэ одоо яах вэ? Одоо цааш нь яах вэ? Би мэдэхгүй байна. Чи хэлдэ гэдэг утгаар нь ядаж тэг орон зайгийн нөгөө тэр хүнийг ажиллах одоо нэг өстө байрыг нь бий болгож өсtöl юм билээ. Тэгэхгүй л хамгийн гол бидний нэг өөрсдөө эмгтээлэг чанараа алдаад байгаа бас бид нэр өөрсдөөсөө гаргаж байгаа нэг алдаа. Нэг үнцг нь л юм байна хөө. Тэгэхээр тэгээд өөрсдөө бид нар бас хичээх хэрэгтэй юм. Бүх юм дээр нь одоо эхлээд чиний бодлыг эхлээд чи гэдэг тэр хүнийг хүнээр жолоод болох бүх зүйлийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй юм шиг байна. Хамгаалтанд нь өөртөө байхыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм тий. Тэрний хүч чадалт нь ард нь байх гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрөхтэй. Тэдний хүч чадалд итгэх хэрэгтэй. Тэднэрээр хөтлүүлээд явах хэрэгтэй. Жологийн нэстэ өөрт нь галт нь аваад жоохон хойр нурах. Тийм эрэгтэй эмэгтэй энерги гэдэг бол тэгэл. Одоо ингээл манай найз нарыг хараад тахад бүгдээрээ яг читер шиг зэ. Дандаа нөхрүүдээ өбөр эмэгтэйлэг болгоод тавьсан гэх юм уу тааш. Өөртөө бүр бадарцсан юм тийм. Энэ ирчүүдийг ийм болгож байгаа нь бас л нэг талаараа одоо нөгөө энийг мэдчихэн за ийм байх ёстой юм биш үү гэдгийг мэдсэн эмэгтэйчүүд бидний бас нэг алдаа болоод байгаа юм тий. Ирчүүд хэрвээ өөрөө ухамсарлцсан бол за би ийм байх ёстой шүү гэд явж байгаа ирчүүд бас байна. Тийхгүй за гээл нэг хойр суусан ч юм уу тий. Тэрийг мэдгүй байгаа ирчүүд маань ингээд дарагдаад яа тахшваа. Эмэгтэй хүмүүс угаасаа хүчтэй. Гэхдээ энэ хүчийг эмэгтэйлэг байдлаар мэдрэх хэрэгтэй. Харин яг тэг. Эмэгтэйлэг шинжээ, эмэгтэйлэг мөн чанараа гаргаж ирж ирчүүдийг
өөдн өндөлөх ёстой болчиход байгаа шүү. Тэгэхээр угаасаа нөгөө сүр бараа эрчим нь өндөр байна гэсэн үг юм биш үү? Тэг ер нь тэр талаараа илүү гэсэн үг байхгүй. Илүү байгаа учраас бүр илүү татагдаад байдаг. Тэгэхээр яг нөгөө эмэгтэй хүмүүс эрчүүдийнхаа тэр сүр бараа юуг нь илүү болгоё гэсэн ч нэг эмэгтэйлэг чанартай нэг эрчүүд байдаг та. Тийм нөхдүүдийг тэгэхээр эмэгтэйчүүд нь яаж тэрний хажууд эмэгтэйлэг ээж болох вэ? Болохгүй байгаа юм. Яалтчгүй л баргалтай хажууд нэг баавартай нар босуух нь хосгүй суугаад гэдэг үст. Тэгэхээр эрчүүд бас өөрөө энэ дээр бас нэлээд анхаарах. Бас дээрэс нь энэ хотод төвлөрж байгаа эрчүүд яалтчгүй л нэг юм эрчмийн нөлөөнд ороод нэг хүүхэн шинжэндээ ороод байгаа шүү. Харин тийм нөлөөлж ах шүү гоо тий. Хөдөө байгаа ингээд хүмүүсийг эрчүүдийг ингээд хараад хахаар яг нэг морь малтаа ноцтолдоод арай өөр эр шинжээн илүү байгаад тах шиг байдیں۔ Тийм. Тэр энэ яалтчгүй нэг орон нөхцөлийн эрчим энерги нөлөөлөлд ороод тах шүү тий. Гэртээ зүгээр биеийн одоо ядаж хүнд ажил хийхгүй тий. Ер нь бол нэг эрэгтэй гормонч нь тийм нэг хүнд ажил хийх одоо биеийг нэг юу гэх вэ? Хүнд юм өргөх одоо хүнд ажил хийх сорилттой тулгарах тий тиймэрхүү юмнууд эрэгтэй гормоныг бүр ингэж өсгөж идэг юм байгаа юм л та тий. Одоо жишээ нь хөдөө байгаа хүмүүс чинь дандаа морь малтаа талаад байгаа учраас хүчтэй байх гэдэг тэр мэдрэмж сэтлийг аваад штэ. Тэгэнгүүтээ хүчтэй байхын тулд эр гормон өсгөх ёстой байс тий. Гэдэг юм цаана л явагдаад байдаг юм ээ тий. Одоо хотод байгаа хүмүүс жишээ нь гэртээ зүгээр нэлцаагаал идэ зуугаа суугаад байх юм бол угаасаа тэр гормонд гэж автоматар өсөхгүй штэ. Тэр хүмүүс ядчил одоо тэмцээн оролдон өөртөө нэг биеийг нэг хүчжүүлж болох юу байна. Ядаж фитнест ороод төмрөө өргөх тэр мөрчин бол энэ эрэгтэй энергийг айгүй ихээр хөдөлгөж идэг. Үйлдвэрлэх боломжуудыг нь бүрдүүлж идэг. Ялцчгүй орчин нөхцөл дээрээс нь нөгөө хичнээн тийм орчин нөхцөлд байгаа ч өөрийгөө тийм байдлаас авч харахад бас эрэгтэйчүүдийн маань ухамсар зээлцтгэл эрэгтэй л тий. Ялцчгүй тийм хүчин чармаалт эрэгтэй. Тэгэхгүй бол тэд нар хизээж босохгүй. Бид нар хичнээн өглөөгээд тэд нар сэтлээ авахгүй бол гэхдээ өглөх гэдэг чухал ахaltaа яг юуж хэлж юуж сэтэлжүүлж байгаа нь бас бидний хувьд чухал ах. Ер нь бол эмэгтэй хүн нэгдэг өстө өөрөөс нь хавь илүү хүчтэй, хавь илүү ухаантай, хавь илүү одоо юу гэдгийг мэдрэмжтэй тийм хүмүүст л илүү эмэгтэй хүмүүс татагддаг шүү дээ тийм. Тэнгүүд нөхрүүд нь тийм биш байхаар за угаасаа эдгээр юм биш юм чи ингээд өөрөө төрүүлээд хийчих гээд. Тэгээд эмэгтэй хүмүүс ч дандаа тийм хүмүүсийг хайж идэг болохоор тийм хүмүүс илүү татагддаг байгаад тийм үү? Яг нөгөө өөрийнхөө үзэл бодол юм уу? За эрэгтэй хүн юм байх ёстой шүү. Тэр санаандаа нийцүүлэх гээд бас байгаад идэг талтай байх. Одоо наадхан дээр чинь нэг эндээ зүгээрсэн бол сүүлдээ зан чанар ингээд өөр мөн тэр нь таалагдахгүй юм таалагдахгүй өмнөр нь орж хийх. Ер нь өөр болол өөрийнх нь юуг нь дургуг нь хүргэх ч юм уу зан хөдөлгөх тохиолдол процесс гарч байгаа үед тэр нь нөгөө өөрөө өөрийг нь засах гэж ирсэн нөгөө ихэр юу нэлээ сүнс нэлээ ихэр сүнс. Тэгээ ихэр сүнс нь болж таараа тэрийг олдгоо. Эмэгтэйчүүд бас гэр бүлийн асуудаг эмэгтэйчүүд нас тэгээ яваад идэг талтай юм байна тий. Тийм ер нь бол тийм л юм бэл. Одоо жишээ нь soulmate-д чинь юу байгаа штэ. Эсрэг талтай байгаад байгаа штэ. Тэ эсрэг зан чанартай байгаад. Хэдийн анханасаа нөгөө нэг ингээд эсрэг зүйлүүдтэй нөхөх гэж тэ тэндээс дутагдаад байгаа тэр зан чанараа авах гэж би энийг нөхөх гэж ярьж штэ. Одоо юу ихнэр нөхрөөч нь одоо би энийг нөхөд яваад идэг ус дутагдaltaй талуудаа ингээд
одоо бас л адилхан пазл эвлүүдэд байгаа юм шиг ингээд явж байгаатай ихэндээ тэр зүйлдээ айгүй их татагддаг. Дутагдаад юм аа би нэрээ нөхөд байгаа учраас татагдаад нэг хэсэгтээ ингээд гоё байна. Тэгтэл яваад ирсэн чинь эсэргээрээ тэр өөр байгаа зүйлүүд нь таалагдахгүй байгаагаа ойлгоод эхэлдэг байхгүй. Анзаараад эхлэхээрээ тэр хоёр муудалцаад сөргөлдөөд ойлголцохгүй болоод эхэлдэг. Ягаад гэвэл бүх зүйл нь адилхан биш учраас ойлголцохгүй байх нь аргагүй шүү дээ. Ер нь хосууд чинь явж ойлголцох гэдэг зүйл дээр л нийлж идэг юм байна л да, гагнагдчихэдэг. Тэгтэл тэр хоёр ойлголцохгүй ихэнх юмнууд нь өөр болохоор ойлголцохгүй учраас тэндээс маргалдаанд, тэндээс зөрчилдөөнд, тэндээс нэг салах гэдэг зүйлүүд үсээ авчдаг. Хамгийн гол нь энэ сүүл мэйтүүд хоорондоо нийлсэн байлаа гэхэд энэ одоо зөрчилдөөд байгаа зүйлээ харин эндээс ойлгох хэрэгтэй, яалтчгүй нийлсэн учраас энэ амьдралыг өргөжлүүлээ цаашаа айтайхан авч яваа гэвэл өөртөө заавал адилхан байлгахгүй юм байна. Энэ хүн чинь угаасаа л надаас өөр юм байна. Энэ хүнийг зөвхөн энэ өөрөөрөө байгаа энэ байдалд нь л үлдэх хэрэгтэй юм байна. Би ч гэсэн өөрөөрөө байх хэрэгтэй. Өөрөөрөө байхдаа энэ хүнийг өөртөө адилхан байх гэж зүтгэх, тэгж хүчлэх хэрэггүй маань гэдэг зүйлийг хоёр талаасаа ойлгоод би нэгэ хүлээн зөвшөөрөөд, бинээсээ өөр гэдгийг хүлээн зөвшөөрөөд ухаарад ингээд эхэлсэн цагт энэ хоёрын амьдрал ингээд жоохон жигдэрч амар тайван амьдрах нөхцөл нь бүрдэж, урт удаан цуг амьдрах нөхцлүүд нь бүрдээд ингээд цаашаа явдаг юм байна. Ойлголцохгүй би нэгэ хүлээн зөвшөөрөхгүй бол тэрсэлцээр хаад энэ хоёр хүн салдаг, амьдралууд нь тэгээд сарндаг. Ийм гэр бүлийн онцлог нь бол тийм. Гэхдээ энэ хоёр хүн үнэхээр би нэгэ ингээд хүлээн зөвшөөрсөн надтай адилхан биш. Гэхдээ битээр би нэгээ энэ байдлаараа ингээд би ингээд дутагдaltaй байгаа энэ чанаруудаараа би нэгэ нөхөд ингээд амьдрч чаднаа гэд шийдсэн, зөвшөөрсөн тэр цагаас энэ хоёрын амьдрал бол амар амгалан тайван одоо юу гэдгийг те. Ер нь бол ингээд айгуу тийм хүнд хэцүү биш байдлаар ингээ өрнөдөг юм байна цаашаа. Түрүүний тэрэн дээр чинь чиний асуусан асуултан дээр ярьсан юм дээр чинь нэмэрлэхээр энэ хүн миний хүсэж исэн нөгөө нэг анхны хүсэж исэн тэр хүн биш вэ? Анхны харсан, татагдсан тэр хүн биш вэ? Миний хүсэж исэн хүнээс шал өөр хүн байна гэд анзаараад эхэлэхээр шүүмжлээд эхэлдэг. Муудалцаад эхэлдэг. Өмнө бол анзаарахгүй байхгүй. Миний энэ ихэр төлөөл хайж тэр хүнтэй суудсан, мөн баах гэд андуураа суудсан. Тэнгүүт биш болоод эхлэнгүүт зөрчилдөө үүсээд эхэлж байгаа байхгүй. Ойлголцохгүй болоод эхлэнгүүт үгүй чи яа надтай ойлголцохгүй байгаа юм бэ? Чи яа надаас ийм өөр байгаа юм бэ? Би ингэмээр хаа чи яагаад ингэж энийг дуртай хүлээж авахгүй байгаа юм бэ? Чи юу юм бэ гэдэг. Гэт тэндээс нөгөө нэг ихэр төлөө биш гэд мэдсэн, анзаарсан үеэсээ зөрчилдөөд би нэгээ бүр эсрэгээр нь түлхээд эхэлдэг л үе болчдөг юм байна л та. Анхнаасаа андуураас суудсан ихэр төлөөгээл жижигхэн юм дээр нь хууртаад суудсан л байхгүй. Нэг хэсэг ижил зүйл дээр нь. Тэгээд хэрвээ тэгээ яатсан тохиол суудсан амьдрал зохиогоо явж байгаа госууд цаашаа харин энийгээ давуу тал болгоод тэндээсээ өөрсдөө суралцаад өөрийнхөө дутагдaltaй талыг нь засаад бол нөгөө хүн маань өөрөө бас нөгөө хүнээ засаад нөгөө хүн яг нөгөө хумсралуул засаад нөгөөс нэр засаад нь хийж бас юу байх вэ? Тийм. Давуу талаа болгоод тэгээд хожиж бас болох юм тийм үү? Тийм. Тэгээд л амьдраад явчвал тэр хоёр нэг амар тайван амьдарч болно. Гэхдээ тэр хоёрын хүсэл бол тэр биш байхгүй. Тэгж амьдарч исэн ч тэр хоёр хангалттай сэтгэл хангалуун бас амьдрах уу гэвэл чадахгүй. Яагаад гэвэл тэр хоёрын хүсэлд зүгээр ихэр төлтөөгөө нийлэх гэдэг л хүсэл цаанаа байж идэг. Ямар нэг байдлаар ихэр төлөө бас хайж идэг. Өөрөө мэдлгүй. Тийм учраас бас нэг ингээд араар тавилтч гэдэг юм уу тиймэрхүү юмнууд айгүйх явагддаг гэсэн.
дахиад нэг өөр хүн таарад энэ миний хэрдүүл болов энд хүмүүс болов гэд өөрийн мэдлгүй хайгаад идэг. Тэгээ хэрдүүлдөгөө нийлж ижил бүх зүйл нь санаа намраад хангалуун байх. Өмнө ингээд сөүлмэйдтэй байхдаа ямар нэг байдлаар л нэг дутуу оргиол ямар нэг байдлаар энэс илүү байх хэрэгтэй, энэс уул нь илүү байх ёстой гэд ингээ илүү юм руу яваад идэг. Ер нь сэтгэл нь хандаггүй л гэсэн. Тэгж л амьдэрдэг юм л. Тэгээ тэр өнөөсөө илүү юм их нэхэд хэлдэг гэсэн үг байна. Уул нь ийм л байлгачмаар штэ гээл ингээл нэхэд хэлдэг хоёр талаасаа. Тэгээд тэр болгоо нийцтэй байхгүй учраас муудалцдаг. Ижил хүсэл тэмүүлэлтэй биш учраас цөргөлддөг, хэрэлддэг. Тэгэнгүүт ихэрдүүлэлтэйгөө нийлцэн хүмүүс уулзралаар бүх юм нь гээд яг л байх хэвээр байрандаа ирсэн. Угаасаа л цуг байх хэвээр илүү дуу юм хайх шаардлагагүй. Зүгээр юм ярьсан ч ойлголцдог учраас илүү дутуу хүн лөө ингээд шаргууцалтаад байх шаардлагагүй. Юм хийх, том ажил хийх байсан ч санаа нийлээд бүх зүйл дээр нийцдэг учраас хийж байгаа юм болгоно бүтэмжтэй байдаг. Яг гэвэл зорилго нь нэг учраас, хүсэл тэмүүлэл нэг учраас тэр хоёр цаашлаад амар хүчтэй том тийм зүйлүүдийг бүтээдэг амьдрал дээр. Ер нь бол тех гэж ирсэн хүмүүс нийлээд илүү хүчтэй гэ мэдрээд тэрийгээрээ илүү том зүйлийг амьдрал дээрээ дэлхийд бүтээх зорилготой л ирсэн учраас тэр нь бүтээд ирэхэд улам хүчрхэгждэг. Тэгээ сүнслэгийн хувьд ч гэсэндээ бүр төвшин бүр баг бүүсэлж байгаа юм шиг л хөгждөг. Нэг цул болол эрчим энерги нэг болол ирчихэж штэ тий. Тэг угаасаа цул гэхдээ нийлэхээр бүр улам хүчтэй болно. Анхнаасаа цул нэг цул байсан л хүмүүс хоёр талд явж исэн ч ерөөсө тусдаа гэдэг ойлголт тэр хоёрт байдаг. Тэгээ энэ хоёр хүмүүс за ихэр сүнснүүд хоорондоо нийлчихээр харин юу хэцүү байдаг вэ? Тэгэхээр нөгөө сөүлмэйдтэйгээ нийлснээс илүү тийм нэг зөрчилдөөнүүд бас гарч ирдэг. Яагаад гэвэл тэр хоёр ч нэг ихрүүд штэ хоёр хоорондоо адилхан учраас би энээсээ нэг сул талуудаа аягүй их анзаардаг. Шууд толин тусгал нь болдог. Жинхэнэ утгаараа толин тусгал гэдэг бол ихэрдүүлүүд дээр байдаг гэсэн. Яг адилхан сул талтай. Тэгээ тэрийгэ нөгөөдхөөс анзаарчдаг. Тэнгүүд чи тийм сул талтай байна гэд тэр надтай адилхан гэдгээ мэдэхгүй тохиолдолд тэр сул талын бас ингээ өөнтгөлөд явцдаг. Гэсэн. Тэгээ тэндээс харин тэр хүн ийм сул талтай байхад би бас энийг анзаараад энэ сул талаа би засах хэрэгтэй юм байна гэд өөр дээрээ шууд барьж байгаа толон тусгал гэдэг юм мэдж байгаа тохиолдолд өөр дээрээ засаа явчихаар тэр хүнийг бас засагдчихдаг. Хамгийн гол нь энд засагдж байгаа зүйл тэр хүн дээр шууд нөлөөлж засагддаг. Хоёр талд нэг нь хийгээл нөгөөдгөө шууд засчдаг гэсэн. Тэгэхээр нэг травма одоо блок байсан ч ер нь хоёуланд нь адилхан байх магадлал өндөртэй. Тэгэхээр тэндээсээ хоёулаа харьцаж байхдаа л үг ярианаасаа өөрсдийнх нь травмуудыг одоо үнэхээр сүнслэг талд орсон одоо энэ талуудыг мэддэг хүмүүс бол шууд тэрийгэ барайл энэ миний сул талыг ингэж надад хэлээд харуулах гээд байна. Энэ миний травмыг ингэж надад хэлээд байна. Нөгөөх нь баг өөрийн мэдлгүй шууд хэлээд явчихдаг гэж байна. Тэрийг нь байрж авч чадах мэдрэмжтэй бол шууд байрж аваад засаа явчихдаг гэсэн. Тэгээд засаад байх тусам одоо энэ блокуудад засаад байх тусам тэр хоёрын харилцаа улам нэгдэнэ. Улам ойртно, улам амархан болно, улам амар амгалан л ойртно гэсэн. Улам хүчтэй болно. Засахгүй тэр одоо нэг жижигхэн травма гарч ирэл тэрэн дээр зөрчилдөөл ихэнх хүмүүс бол зөрчилцөөр агаал тэрийг яг яах гээд байгаагаа ч мэдэхгүй тэрэндээ бухимдаад стрессээр агаад ингээд салах сарних юмнууд нь ойрхон болчихно гэсэн. Тэрийг нь ойлгож байрж авч чаддаг хүмүүс бол улам хүчрэхийг болно. Байрж авч чаддгүй хүмүүс бол тэр хоёрын амьдрал амар хэцүү байна гэсэн. Тэрүүгээрээ хэрдүүлийн амьдрал аяг хэцүү гэдэг утгаараа яригдаж байна. Байрж авч чаддаг бол энэ хоёрын амьдрал улам хурдан засагдана. Улам хурдтай хөгжин, улам хурдтай
хоморно, хүчтэй болно. Барьж авч чадахгүй бол хамгийн хэцүү амьдрал бол тэр. Тэгээд бүх байдлаараа зохицдог гэж байна. Биендээ хамгийн сайн багш байж чаддаг, хамгийн сайн найзууд байж чаддаг, хамгийн сайн хамтрагчуд байж чаддаг. Ажиллал, бизнес гэдэг. Давхар хамгийн сайн хосууд байж чаддаг. Ийм хүмүүс бүх зүйлээрээ нийцдэг. Тэгэл хоёр хол байсан ч биенийхэн төлөө юмнуудыг хийгээд иддэг. Өөртөө биендээ зориулдаг. Биендээ зориулаад аливаа зүйлүүдийг хийдэг. Бодож байгаа нь ч тэр үлдэж байгаа нь ч тэр дандаа л биендээ зориулж аливаа юмнуудыг хоёр талаас хийж идэг. Тэгэхээр ямар ч байсан ихэр дүүл ихэр сүнс хоёр маань нэг маш амар хэлбэр хоёулаа адилхан ижил тэрийг айгу төхөн би эндээ нөгөөх маань бол яг жоохон тийм хүнд хэлбэрээр ч гэсэн өөрийнхөө алдаа дутагдлыг засахад бас их нэлээд хөгчөөд бас нэлээд хэрэгтэй болж таарч байна тий. Хөгчөөд хэрэгтэй. Олон зүйлийг бас тэр хүнээс суралцж байгаа шүү дээ. Тий. Тэгээ хамгийн гол нь за ихэр төлөөсөө өмнө тийм сүүл мэдүүдтэй нийлсэн хүмүүс бол ихэр төлтөөгөө айтайхан амьдрахын тулд тэр хүнээс суралцаад туршлага хоримтлуулад ихэр төлтөөгөө амьдрах тий тэр суурийг бэлдээд явж байгаа л гэж ойлгогдох юм билээ л тий. Ихэр төлтөөгөө улам илүү ойлголцох тэр сууруудыг өмнөх харилцаан дээр авч сурцсан гэж ярих юм. Тэгэл хамгийн гол нь яг энэ амьдралд яах гэж ирсэн бэ гэхээр ихэр төлтөөгөө хэдий анханасаа тустай байсан ч тустай амьдарч агаад буцаад нийлээд улам хүчтэй тэр нэг амьдралынхаа зорилгыг гүйцээх. Амьдралынхаа зорилгыг нийлж агаад цогтаа хийх гэдэг л зорилготой анханасаа энэ амьдралд ирсэн. Энэ насанд энэ хүний бид ирсэн байгаад. Бидний зорилго. Гэтэл энийгээ мэдхгүй учраас ихэр төлөөд биенийгээ байгаа байхгүй ч мэдхгүй учраас таарах нь айгүй хавардаг. Сүүл мэдүүд бол айгүй олон амархан таарч болно. Гэтэ ихэр төлөөд хоорондоо таарах нь ер нь жоохон хавар. Зарим нь мэдхгүй таарна. Зарим нь мэдээд таарна. Мэдхгүй таарсан асуудч бас азтай тий байж л. Мэдээд таарснууд нь бүр илүү өвчтэй байх гэдэг шүү дээ. Аль нь угаасаа өвчтэй. Гэхдээ мэдээд таарж байгаанууд нь улам биенийгээ хөгжүүлэх, улам өөртөө өвчтэй болох гэдэг дээр ажиллаад эхэлчихэж байгаа учраас зааман шулуун гэдэг юм уу? Зорилготой урд хүрнэ гэдэг юм уу? Тиймэрхүү байт. Тэгэд ихэр дүүл гэж байгаач одоо ихэр дүүл гэхээр хоёр хүнээр ярьж байна те. Тэнгүүд ихэр дүүлүүд хоорондоо нийлээд хүүхэд гаргалаа бол ихэр 3 сүнс бол. Яг адилхан бас 3 хүн. 3 ч гэдэг юм дүүхтэй тийм болдгийн те. Бүгдээрээ яг ихэр сүнснүүд гэсэн үг. Бас адилхан зорилготой. Бүгдээрээ нийлэх улам хүчтэй болох шүү дээ. Ер нь нэлийн гоё сайхан сэдвийг сонгож ирсэн. Ерхий бол нөгөө хасууд дээр айгүй их гардаг. Ерхий гарч байгаа боловч яг нэг тийм цаад утга учраараа гарч байгаа дэр. Зүйлүүдийг ямар үндэс шалтгаанаас гарч ивэ гэдгийг хоёлаа ерхийдээ сайн хүндэд ярьчлаа шүү дээ тий. Өмнө хоёлаа дандаа л ингээд нэг хосуудын харилцаа гэж яриад байдаг юмнууд ингээд бас улам гүнзгийрэл өөргөлжлээ юм тий. Бүр нарийн чанартай болол. Юунаас хосуудын ойлголцлын алдаад гардаг вэ гэдэг чинь ер нь нарийн чанартай бол ийм бахан шүү дээ. Харин яас. Тэгээ хамгийн гол нь юу л гэдэг юм бэлээ яг нэг юм зантаад хэлчихэд. Ихэр дүүл гэлэж штэ. Хамгийн гол нь ихэр дүүлтэйгээ байгаа цагт ч юм уу байхгүй байсан ч зөвхөн өөрийгөө хайрлаад өөрийгөө олох гэдэг зүйл амар чухал. Өөрийгөө олсон хүн ихэр дүүлөө бараг олцсон л гэсэн үг. Өөрийгөө харилж чадж байгаа хүн өөртөө бүх зүйлээ зориулж өөрөөрөө байж чадж байгаа хүн ихэр дүүлтэйгөө бараг л байж гэнэ л гэсэн үг. Ихэр дүүлийгөө хайрлж гэнэ гэсэн үг.
Ягаад гэвэл шууд ингээд тогтолцоотой учраас, шууд шулуун холбоотой учраас шууд нөлөөлдөг гэсэн үг нөгөө хүн дээ. Тэгэхээр өөрийгөө чи хэр хайрлаж чадж байна вэ? Өөртөө хэр зүйлээ зориулж чадж байна вэ? Тэгээ өөрөөрөө хэр байж чадж байна вэ гэдг нь та хоёрын хэр төлтөгөө цуг байх тэр бүх замыг бүрдүүлж засч өгч яадаг гэсэн үг. Тэгэхээр өөрөөс бүх юм хамааралтай. Чи өөрийгөө олоогүй цагт өөрийгөө хайрлаж чадахгүй байгаа цагт ихэр төлчин чамтай ойртохгүй, ойлголцохгүй, ихэр төлтөгөө чи цуг байж чадахгүй. Өөрийгөө хайрлаж чадж байгаа цагт ихэр төлчин эргээд чамайг хайрлах тэр нөхцөл боломжууд бүрдэж идэг. Бүх зүйл өөрөөс нь хамааралтай. Яагаад гэвэл чи өөрөө нөгөө хүн учраас адилхан. Тийм болохоор өөрийгөө л дээр яг нэг юм хуваа хичээсэн юм шиг мэдрэгдэж байгаа сонсогдох байхтай. Гэтэл цаагуур ол тийм биш. Өөрийгөө олох, өөрийгөө хайрлах гэдэг чинь хамгийн том зүйл шүү. Хүмүүс тэгж чадж гэнэ үү? Өөртөө хайрыг өгч чадж гэнэ үү? Өөрөөрөө байж чадж гэнэ гэдэг бол ер нь л энэ хүн болж төрсний ер нь хамаг том учир шалтгаан юм биш үү тий. Тэгээ өөрөөрөө байж өөрийгөө хайрлаж чадж байгаа бол ихэр төлчин өөрөө чинь хажууд байх боломж болцоо. Бүрднэ л гэсэн.